Би ер нь жоохон бичлэг ойр орох оруулах санаатайгаа болохоор тэгэл ингээл элдв янзын хүмүүлсэн шуулсан тийм юм сануул хэлий заяа. Нүрэг буданга нэг юм яриг гэж би бодлоо. Би нэг юм яриг гэж утсан юм аа. Микрофоноо залгачдээ юм уу? Тэгээ. Заажхнаа. Эхлээд мик залгачих гэсэн чи балраа. Цэнэглэгч бас залгаж байгаа шүү дээ. За яах вэ тэгвэл ингээд орхичих. Би угаасаа гэртээ ганцаараа байгаа болохоор нэгс амар чимээ сонсохдохгүй байх гэж бодчих. За би одоо ингээ юу ярих ч байгаа вэ гэхлээр. За би өөрийнх дээрээ ингээ тулгуурлаад ярий. За ер нь бол ямар ч хүн ажил хийдэг бараг манай Монголын ихэнх хүмүүс нь ажил хийдэг тийм ээ. Бизнес эрхлэгчдээсээ их ажил хийдэг хүмүүс байдаг. Тууштай ажиллахгүй ингээ зуныхаа 3 сараар за ажил хайж байгаа оюутан болон сурагчид юу гэх юм бэ? Анхааруулах нь жаа сайшин заяа. Зуныхаа амралтаар ингээд оюутан байхдаа сурагч байхдаа хүртэл би ингээд хотод ирээд ажил хийдэг гэсэн бохгүй юу. Тэгээд тэр үедээ ингээд жоохон надад муухай санагдаж байсан. Гэ миний ингээд ахиж ажил хийхгүй болтол ингээд амар уурыг хүргэжсэн тийм ажлын газрууд байдаг байхгүй юу. Тэгээд тэрний талаар ярих гэж байгаа юм. Ер нь хөдөлмөрийн мүлжлэгт орох өртөжсэн гэсэн үг би. Ганцхан би л өртөж байгаагүй л ахал та зүгээр би яг өөрийнхөө өртөжсэн ярих гэдэг байгаа байхгүй юу. За тэр үедээ ингээд ямар газарт ажиллаж байгаад яаж холихтуулснаа ярих гэдэг байгаа байхгүй юу. Намайг оюутан эсвэл 10 жил байхад болсон юмнууд шиг. Эхнийх зайсан старт байдаг. Яг тэр гэж хэлэхгүй заяа. Ямар тааж нэг хувцас зардаг газар байгаа. Тэр газарт би худалдааны зөвлөх хийх гээд цалин 2 сая төгрөгөө тэгэнгүүтлээ 7 хоногоор авч болно гэсэн баха. Тэгсэн баггүй. Бодоод үзтээ. Улиаста зайсан хоёр хэр холоо амар хол штэ ер нь тийм үстэй. Тэгээ би тэндээс ажиллах газар нь те хаанах нь хамаагүй ажил хийж ийлээ хэвэл гэсэн бодолтой тэгээ би улиастагаас тэр газар руу ингээд ажилласан баггүй. Тэгээд ингээд 7 хоног ажилласан. За 7 хоног ажиллажлаа. Ямар ч цагийн хуваар нь их уртайсан санагдчихээн. Тэнгүүд ингээд гол нь тэгээ ганц ч сууж болохгүй. Тэнгүүдээ хоолгүй заяа. Ингээд тэр урт хугацаанд ингээд явдаг. Тэгээ амар холоос явдаг. Тэгээ тэр урт хугацаанд ажилладаг. Тэгс цалингаа авах гээд "Ана би ингээ авъя" гэд бичдэг байхгүй юу? Тэгсэн чи ихч чи манад 7 хоног л ажилласан байна. Би 7 хоног ажилласан хүнд би тийм их цалин өгч чадахгүй гэж хэлсэн надад. Дансаа явуулчих гэдэхгүй. Тэнгүүд нь их цалин өгч чадахгүй гэдэг яг юу яриад байгааг нь ойлгохгүй. Тэгсэн чинь зүгээр дансаа өгсөн чинь ихч данс руу маань 100 хайсан. Яаж дормжилж байгаа юм бэ те? Бараг 12 мянган төгрөгөөр 7 хоног ажилласан байгаа байхгүй юу? Би тэгтээ тэр газрыг хэлж болохгүй нэлийн од газраа тэр зэс старт дотор байдаг. Тэгтээ бол үнэн. Энийг манай найзууд бол мэдж байгаа би хэлсэн байхгүй гэсэн чинь юу вэ гэд бараг ичгүй бол миний Google фотос дотор одоо тэр скриншот нь байдаг за. Багийнхан газар нь бодохоор хорооллын номин байгаа сте. Номингийн 3 давхарт нэг лангунд орсон юм би. Лангуун дээр гар утасны лангуун дээр ихгүй юу? Цалингаа тохиролцоод яг тэдэнд цалингаа авнаа гэж учир мчраа хэлээл ингээл. Тэг ажилд оргоо тэгсэн чинь яасан. Бас л хэлсэндээ ерөөсөө байгаагүй. Тэгэн ганц суухгүй бас хоолгүй тэгэл ажиллаж исэн. Цалин буух өдөр болоод бас ихч рүүгээ тэр ихч рүү чатчихвэ. Тэр ихч явсан гэж цалин дээр гонжирчж байгаа байхгүй юу? Ерөөсөө хэлсэн ярьсандаа байхгүй. Тэгээд амар олон хоног ажиллуулснаа би баг бас л нэг 100 хэдэн мянган төгрөг авсан байхгүй юу? Цалин 100 хэдэн мянган төгрөг орчих чи хүн яах юм? Бас л 100 хэд ямар тааж өмнөхдөр яг 100 авсан шүү дээ. Тэнгүүд дараагийнх дээр нь яг энэ ихчдэр болохоор 100 хэдийг авсан юм аа. 130 ч хэдэн мэдэг авсан боёо. Тэгэл бас ингээ гонжирчингууд нь би шууд лангуугийн хаяа явцсан байхгүй. Амар олон цаг ингээл арай гэж нэг юм ажиллаж исэн чинь цалин тийм мөнгө өгөхөр чинь тэгнэстэй тэрэн дээр бас миний буруу байгаа заяа.
дараагийнхын зочид буудалд би чинь тэр үед насанд хүрээгүй байгаа шүү дээ. Үйлчлэгчээр ордог байхгүй юу? Үйлчлэгч хийсэн. Тэгсэн чон яасан бах нь 15 хоног ажиллаад цалингаа өгдөг гинэ. Тэгээд өдрийн 50,000 төгрөг байсан баха. Тэр үед шиг 15 боллоо. Тэгсэн чинь 12 хоногийн цалин ороод ирсэн. Би тэр ихчээ та ингээд миний цалин дутуу ботсон юм шүү. Яг 15 хоног ажилласан шүү дээ. Ихчин чамд хэлээгүй лөө манах 3 хоногийн барьцаа авдээ шүү. Би тэнд өрөөний цэвэрлэгээ хийж байгаа хүн мөнгө төгрөгтэй харьцахгүй байгаа шүү дээ. Тэгж яхад яг надаас барьцаа авч байгаа юм бол би тэр буудлаас нь тий юм хумын гусаа явчих гэсэн юм байна. Би бүр гайх. Тэгээ би нөгөө нэг хамт ажиллаж байсан их чинэр луга залгаад асуусан ч үгүй шүү дээ. Манайх ер нь тэгдэггүй дээ ямар сони юм бэ гэд тэгчихсэн. Тэгэхээр намайг зүгээр жоохон болохоор хулигдчих шиг болсон. 3 хоног суудгасан ч гэсэн би ажилласан. Тэгээ хичээл орох болоод 9 сар болох гээд би ажилласаа гарах болсон байхгүй юу. Тэгээ би бараг 7 илүү 14 хоногийн өмнөөс сануулад хэлээдсэн. Ана би яг тэдэнд гарнаа. Би тэдэнд нутг руугаа явна. Хичээлдээ гэж тэгж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингэж ихч за гээл тэгсэн мэтлээ. Яг явах болоод би ажилласаа гараад цалингаа авах гэсэн. Миний цалин хийснээ нөгөө барьцааны мөнгө хийгээгүй. Миний барьцааг өгөхгүй мүү гэдэг. Манайх барьцаа өгдөггүй штэ. Ер нь гарахаар өгдөггүй штэ мөгдөггүй штэ гэдэргээд бүр амар новширсан за би бүр шок. Тэгээ би хэрүүлээгүй би тэгээ нөгөө нэг цаалаа буйнаар орлог гэдэг хүн заяа. Тэгээ буйнаар орлог гэдэг тэгээ хайсан. Ажил нь амархан ч гэсэн бас хоол нь амар муу за. Одоо ингээд тэр захирал нь гэртээ ингээд олон сар жил бараг байцсан махаа ингээд тэр ажилчтай авчиж өгд юм яа гэдэг мэдэхгүй заяа. Амар нэг муухай өнөр орцсон, муухай хамт орцсон, тиймэрхүү амар хатцсан тийм махнууд авчиж өгдөг за. Тэгээ тэрнгээр нь хоол идэг. Би бүр яг үсч өгч идэг гэсэн шин. Тийм л хогийн байна да. Миний Монголын бизнес эрхлэгчид. Тэгээ би ерөөсөө тэр үед болохоор те хөдөлмөрийн гэрээ хийдэг мэдэг гэж юу ч мэдгүй. Тэгээ ингээ хувь хүмүүс болохоор ер нь тэгдэм шиг байлээ заяа. Өөрийнхөө бизнесийн дүрмийг өөрөө ингээд тавьчихдаг. Тийм болохоор ямар ч хэрүүлээсэн, ерөөсөн ямар ч амжилт олохгүй юм бэ лээ. Би бол тэгж ойлгосон. Мерсэр нүрэ бодгоо марч. За ингээ кремэ тавьсан. Хальт юм тэн тавьчихж байгаа байхгүй юу? Өмсгөө явсан. Одоо ганц хуруулаа бодно. 25 оны тренд буудалтыг туршиж үзнэ. 25 оны тренд болохоор амар лаг юм билээ. Би бод чадах нь. Одоо ингээд голын хэсгээ ингэж бүрэнгэлээ доотлоо ингээд бүрэнгэлээд тэгээд энэ талтай крем түрхээд тэгээд гол бүрэнгэлснийхаа голд нь уруулын хамаадгийг түрхээд тэгээд бол үздэг. Ингээд том болчихсон шүү. За одоо энийг голд нь түрхээд нэг юм уралтай юу гэдэг лээ тэр шиг харагдаад байна. За. Юм харагдаад байна. За. Ийм л боллоо нэг. Ингэсэн юм шиг л болчихлоо. Би нөвчгөр ойлгохгүй байгаа юм уу тэгт яах вэ? Манайх надаар ч өөр тайван дөө тэгэл. Би ер нь жоохон бичлэг ойр орох оруулах санаатайгаа болохоор тэгэл ингээл илдэв янзын хүмүүлсэн шуулсан тийм юм сануул хэлий заяа. Утгагүй бас бичлэг хийхийг бодъё. Эцэст нь хэлэхэд ер нь ажил төрөл хийх гэж байгаа бол төр хугацаанд ч гэсэн ер нь хөдөлмөрийн гэрээ гэдэг маш чухал юм байна гэдгийг ойлголоо. Та бүхэн ч гэсэн
хөдөлмөрийн гэрээгээ хийгээд бүр ингээд амар сайн сууж байж ажил төрөлд ороороо тэгэхгүй бол над шиг ингээд дөнгөж яваад тэ ингээд донгоцжгаад хөдөлмөрөө мөлжүүлж үү тийм ээ. Тэгээ гоё захиралтай гоё хүмүүс байна. Тэгээ дандаа тийм хүмүүс байна гэж юу ах вэ тийм ээ. За дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Түр баяртай. Бабай. Гэж байгаа тийм үснийхээ учрыг олё ёо.